Сүхбаатарын ба Байлдааны хойны одон дотоодын зэргийн Байлдааны туг Жанжиндээ Сүхбаатарын нэрмжид Сүхбаатарын Байлдааны гарааны улаан туг Цэргийн гарааны одон дотоодын зэргийн 0 дугаар ангийн Байлдааны туг Цэргийн гарааны одон 805 дугаар ангийн Байлдааны туг дотоодын зэргийн 810 дугаар ангийн Байлдааны тугын доор эргээд зүдэж Дотоодын цэргийн байгууллагт 2024 оны 1-р ээлжээр хугацаа цэргийн албанд татаглан ирж, цэргийн анхан шатны бэлтгэл эзэмшүүлэх, сургалтад амжилттай суралцсан дайчдын цэргийн тангараг өргөх ёслолын арга хэмжээ энэ оны 6 дугаар сарын 26-ны өдөр зохион байгуулагдлаа. Та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе. Намайг Яндан Жам Цэмбэр шийдэх би. Төв аймгаас татагдж ирээд дотоодын цэргийн тэг тав туурын тойролтод өнөөдөр эр цэргийнхаа тангарын баярыг өргөөд сэтгэл маш өндөр байна. Цэрэгт ирснээр маш олон найзуудтай олж их зүйл сурч мэдэж маш олон онж аваадтай болсон. Цэрэгт ирсэн даваа тал бие бэлтраач хэрэгжүүлж эрүүл байж өглөө эрт тусч яг цагаан урт үйл ажиллагаагаар явуулдаг. Өглөө 6 цагт тусаад гүйлт гимнастик гээд өдрийн хоол, өдрийн амралт, баг амралт. Тэгээд оройн тооллого, тэгээд зэрэгт ирсэндээ маш их баяртай байна. Албан нэр төртөө хагаад очно. Баярлалаа. Цэргийн тангараг өргөх арга хэмжээнд дотоодын цэргийн штабын дарга, бригадын генерал Чингис болон даргын зөвлөлийн гишүүд, хүндэт зочид, арга гэрийн төлөөлөл, ангийн офицер ахлагч, хугацаа цэргийн алба багчид оролцлоо. Тус арга хэмжээний үеэр дотоодын цэргийн байлдааны тугийг хүндэтгэн залж, хугацаа цэргийн алба багчдыг тангараг өргүүлж, тэдний арга гэрийнхэнд гардан дулааны үзүүлэх тоглолт, жигсаалын үзүүлэх тоглолт, урлагийн тоглолтыг үзүүлэн цэргийн байрыг танилцуулж, цэргийн галд тогоонд хоолны амталгаа хийлгэж, санал хүсэлтийг нь хүлээн авч сонслоо.